Бидний амьдарч буй орчин ямар бохирдлоор дүүрэн болохыг та мэдэх үү? Үүний дундаас дуу чимээний бохирдол бидний тогттой амьдралд хамгийн их саад болдог зүйлсийн нэг юм аа. Олон улсын эрдэмтэд дуу чимээнээс ангид амьдрах нэг арга нь хэвсний хэрэглээг бий болгох гэж үздэг. Эхний туршилтанд бид зочид буудлын хонгилд бөмбөр байршуулан тоглосон юм. Туршилтаар хэвс дэвссэний дараа хэвсгүй байсан үеийнхээс дууны түвшин нь 30% буурч байлаа. Дараагийн туршилтанд бид цахилгаан гитар ашиглан гитарын өсгөгчийг хэвстэй болон хэвсгүй хайрцгаар таглаж үзв. Цахилгаан гитарын дууны түвшин 50% дээр тааруулахад сонсогдох чимээ нь 100 децибелтэй тэнцэж байв. Ингээд хоосон хайрцаг тавихад хайрцагны гадна сонсогдох чимээ 80 децибел байхад хэвстэй хайрцгаар таглахад 50 децибел болж буурч байв. Харин сүүлийн туршилтанд бид хонглоор асгаж буй хөлийн чимээ хэрхэн буурч буйг туршлаа. Харин үүний дараа дугуйтай цүнхтэй залуу хонглоор асгаж туршилт хийхэд дууны түвшин 85% буурсан юм. Энгийн туршилтаар та хэвс үнэхээр дуу чимээ тусгаарлаж өөртөө шингээдэг болохыг харлаа. Өөрөөр хэлбэл хэвсний хэрэглээгээ нэмэгдүүлснээр дуу чимээний бохирдлоос тодорхой хэмжээгээр ангижрах юм аа.